Ерөнхийлөгч байхдаа одоо нэг Монгол ялна гэж гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ Монгол ялсан уу гэдэг л надад одоо хамгийн сонир асуулт байна. Ер нь өнөөдөр энэ төрд гарсан хүмүүс улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, ерөнхийлөгч гэдэг одоо өөрчлөнө, энэ тогтолцоог өөрчлөнө гэж гардаг. Тэнд одоо яг юу нь болтгүй юм бэ гэдэг л надад маш сонирн байна. Тэрийг л асуун да. Юуны түрүүн та ерөнхийлөгч болохдоо Монгол ялна гэж одоо уриатай байсан. Тэнд бол монгол хүний хувьд одоо хүн болгон үгүй энэ Монгол нэр эх орондоо нэг эзэн болох, ялангуяа энэ газар нутагтаа эзэн болох цаг болсон гэж одоо тэр үед бодож ирсэн. Өнөөдөр бас 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгээд үнэхээр Монгол ялсан уу гэдгийг л. За 17 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшээд орохдоо Монгол ялна гэсэн уриатай орсон. Энийг бол нэлээд зөвлөлдөж, олуулаа ярьж шийдсэн. Их тийм цагаа олсон урай байсан болов уу гэж одоо бодогдтыг. Энэ бол үүлэн чөлөөний нар шиг ялалт байсан. Монголчууд бүгдээрээ дэмжсэн энэ урайг. Энэ бол монголчуудын одоо яг ер нь их орондоо эзэн болох юмсан гэсэн л бодол баг л та. Эзэн болно гэдэг маань өөрөө юу юм гэхээр байгалийн баялаг гадныханд орчлоо. Бид нар эзэмс энэ мал аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбар малчин бид нар одоо өнгөөтлээ гэдэг нэг Улаанбаатар хотод байгаа хүмүүс нь болохоор нэг утаанд хордож хүлээж гэдэг юм уу инженеэр ярьж шít. Тэгээд нэг хамгийн ядуу орн боллоо гэдэг үзэл бодлууд нийлсээр бод энд нэг энэ хүнээр өдөрдуулаад орчих юм бол монголчууд бид нар сайхан амьдрах юм болов гэсэн өрөөг батсан хоёр үг байсан. Харамсалтай нь бид одоо ингээ эргээ бодоход Монгол ялаагүй л байна. Учир нь юунда байсан бэ? Учир нь бол өөрөө энэ Монгол ялах гэдэг бол өөрөө их тийм урт процесс, урт он жилүүд юм шиг байна. Эргээд харахад бид нар ингээ түүхээ харгаж гисэн. Хурцсахын тулд яах вэ гэхээр бид нар өөрсгөгчин тийм ээ одоо энэ газар нутгаа хамгаалахын төлөө ийм хүмүүс нэгдэж нэгтэрч ээж бид нар энэ хүмүүсээ бэлтжээж, үг түүхээ мэджээж яг Монгол хүмүүсээ гаргаж ээж бид нар ялах юм болов гэж одоо бодол энэ ерөнхийлөгчийн алба ашсны дараа ерөнхийлөгч болчоод одоо санаж байгаа бол энэ офшорт байгаа хөрөнгө мөнгийг оруулж ирнэ гэж нэг атооц гэж байгуулах ард түмний онц зөвлөгөөнтэй гэрээ хийжсэн шүү дээ. Энэ дээр бол би нэлээд ажилласан. Тодорхой хэмжээний мөнгө орж ирсэн. Эргээд нөгөө офшорт байгаа мөнгөний баялагын хэдхэн эзэд маань эргээд намайг унгах үйл ажиллагаан дээр нэгдээд ингээд Монгол ялагдсан. Тэгэд ялуулахын төлөө цаашаа явах хэрэгтэй юм шүү та. Тухайлах юм бол энэ удаагийн сонгуульд оролцох уу? Энэ сонгуульд орохыг жишээ нь нам шийдэн, эргээд сонгогчид шийдэн, сонгуулийн ерөнхий ороо шийдэн, Монгол ардын нам шийдэн. Яг л Монгол ардын нам чинь өөрөө өнөөдөр олонхгүй тийм ээ. Шүүх засаглал одоо бүх юмыг эдрийн гарт биш. Хэнийг ямар тойрогт яаж дэвшүүлэх вэ гэдэг чинь эдрийн гарт л биш. Тэгэхээр бол эх орончдыг бол дэмжихгүй байх нөхцөл байдал бол саяын газартай холбоотой асуудлаар гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор газрыг ямар ч одоо босгохгүйгээр 100 жилээр оруулах гэж их хурлаар улайран зүтгэж байгаа байдлыг харахад бол дараагийн парламент энэ асуудлыг шийдэх хэмжээний хүмүүс гарах уу гэсэн дүгнэлтийг бий хийсэн. Одоо өөрөө энэ дээр бол их дугарлаа шүү дээ. Хааж утсан отхны дуу бол хүрсэн байна. Сая цагаан сарын өмнө хөдөө орон нутгуудаар явлаа. Манай хүмүүс явлаа өөрөө харсан баг тийм ээ. Сая бас энэ 3 аймгийн Аранга, Өрөнга, Баянгор гэсэн одоо нэр дэвшиж байгаа хүмүүстэй иргэдтэй уулзлаа. Энэ газрын асуудал өөрөө маш эмзэг асуудал нь тодорхой байна. Гэхдээ ямар байдлаар зүтгүүл саяхан наадмын өмнө зүтгүүлээ, цагаан сараар зүтгүүлээ. Яг баяр наадмын яг баяр наадмын монголчуудын нөгөө сонор сэрэмжээ алддаг үеэр тийм ээ. Тэгээд 76 гишүүний хідэн дэмжив, хідэн эсрэг байв. Одоо гарын 5 хуруунд багтах нь л одоо эсрэг байлаа шүү дээ. Ингээ боддоо. Тэгэхээр дараагийн парламентаар орохгүй байх нөхцөл бий юу? Байхгүй гоос. Тэгэхээр дараагийн парламентаар энэ газрын асуудлыг
шийдэх хүмүүсийг л оруулна гэж бодсны үндсэн дээр энийг ярьж байгаа. Өөр нэг асуудал нь одоо ингээд сонгуулийн өмнө бол одоо бүхэл хүмүүс эх оронч юм шиг те бүхэл хүмүүс одоо би ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэж хэлээл одоо ордог тэнд. Тэгэнгүүтээ ингээд яг адилхан нөгөө хүмүүстэй яг адилхан тухайлбал сая газар дээр гэхэд улсын хурлын 76 гишүүнээс ерөөсө гарын 5 хүрээнд багтах хэмжээний хүн л 100 жилээр гадныханд өгөхгүй гэдэг дээр үг хэлж байна. Бусд 70 нь бол чимээгүй. Тий эсвэл талээр одоо дэмжээд тий ингээд явчлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо юу ингээд нөлөөлөд идэх хүмүүс бол ярихдаа энэ тогтолцоог өөрчлөөгүй цагт ямар ч сайн хүн оруулаад таамаг хэрэггүй. Энэ тогтолцооны асуудал биш. Ерөөсөө бид нар нийгмийг өөрчлөхдөө одоо зах зээлийн энийг арчилсан эрх чөлөөтэй олон уургалч одоо чөлөө твлэлтэй ингээд нэг нийгэм рүү орсон шүү тийм ээ. Энэ нийгэм рүү орохдоо бид нар арай өөр бодолтойгоор шилжчихсэн юм шиг байна. Энэний цаана ямар одоо гадны хар хайрцагны бодлого нөлөөлөхийг тооцоолоогүй. Жишээ нь 92 онд шинэ үндсэн хуулиа батлахдаа энэ газрын баялагийг лиценз нэрээр хинт ч өгч болдгийг тэр үеийн үндсэн хуулийг баталж ирсэн хүмүүс хинж тооцоогүй. Бид нар мэдэхгүй шүү. Зах зээлийн нийгэм гэдэг чинь ерөөс ингээл даалдгаар орж ирэл ингээл бид нар их тийм бизнесийг л баяжчих юм байна гэж бодсон. Бизнес хийгээд бүгд өрөнд орсон. Газар нутгаа өрөнд төгсөн. Ингээд харахаар бол энэ тогтолцоотой бол хамаагүй энийг аль дээр үед тэр 90 оны шилжилт хийх үед харж исэн цөөн хэдхэн хүний нүүдэл явсаар байгаа л өнөөдөр хүрсэн болов бодож шít. Миний хувьд бол 2004 оноос улс төрд орсон бас л юуж мэдтгүй байсан. Тэгээд хоёр том яамн дээр очисон, бодлого гаргасан Монгол улс ингээд хөгжиж юм байна, ингээд баялагын эзэн болчих юм байна гэсэн үнэхээр болоогүй. Сая ерөнхийлөгч байхдаа офшорт тэмцээл нөгөө офшорт чинь ирэл улс төрчдийг худалдаж аваад намайг ингээд зайлуулчих байгаа. Тэгээ сая энэ газрын юм бол бид нар ерөөсөө цогцоо зайгүй ярьж сануулж баймар юм байна. Зэг 100 жилээр одоо гадныханд ашиглуулах энэ хуулийн залт анх өргөн барихт бид нар наадмаар одоо талбай дээр анх жагсаж ирсэн. Тэгээд нэг төр хойшилсан. За тэгэнгүүт одоо цагаан сарын үеэр сая ороод ирсэн. Уучлаар үгүй чинь тасдчихэ. Төр хойшлохдоо нөгөө өргөн барьсан хүмүүс нь 4 хүн байсан шүү дээ. Нөгөө өнөр болор, ануужин, сайдуулсан юм гэж юм. Булган туяа. Булган туяа хятад яриад байдаг. Хасуурын гавыг бас нэг өргөн барьсан хүмүүсийн улс төрч биш. Тэгэхээр тэднийг түлхсэн хүмүүс харагдаад байгаа. Тэгээд үндсэн хуулийн цэц маань таг дугаа гэсэн. Ер нь бол худалдагдсан цэц гэдэг нь тодорхой байна. Дараа нь ингээд тэр Чимдийн Хүрлбаатар орж ирээд цогсоо зайгүй дайрсан тийм ээ. Тэр мэрийг л бас дэлгэрэнгүй дахин яриад юмар л юм байна. Тэр үед одоо хинч зохион байгуулаагүй тэр чагсаалыг зүгээр би одоо ингээл гар утастайгаа гараал тэнд лайв хийсэн. Тэгэл тэгэхэд одоо Монгол улсын өнцөг болон бүрс маш олон хүмүүс тэр ордны гадаа бүтэн 7 хоног тэр өвлийг хүүтэнд ингээл зогсоход энэ бол одоо сүүлчийн найдварын ард түмэнд байгаа байна гэдэг бодол надад төрсөн. Тэгээд яг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан Монгол улсын ерөнхийлөгч байсан хүний хувьд та бас энэ асуудал дээр бид нартай нэг байсанд бас их баярлсан. Энэ хуулийг дэмжиж ярьж ийсэн хүн болгоныг бид нар энэ 24 оны сургуульд хөөн зайлуулах тийм одоо тавлгаа гэдэг юм одоо яамаар тэгвэл дараагийн парламент би бол ингээл баг энэ дараагийн парламент бий болоод 7 хоногийн дараа энийг өргөн бариад ингээл хуульчилж байна. Хуульчлаад баталсны дараа яаж яах гэхээр нөгөө нэг олон тэр лицензүүд чинь 100 жилээр нэгд хууль нь батлагдсан байхгүй. 100 жилээр гээд танаа Монгол улсын их хурл энэ хуулийг баталсан шүү дээ. Гээд оруулж. Тийм учраас нийгмийн идэвхтэй сэргээгээч одоо ийм хүмүүс ховорцсон цагтаар. За баярлалаа.